Дэлхий бол хавтгай хэмээн өмнөх биш өнөө цагт уншилсан хүн бол Томас Фридман. Дэлхий бол бөөрийнхий биш хэмээх номондоо мэдээллийн технологийн цар хүрээг дэлгэрэнгүй дурдсан байдаг. Харин хавтгайлагч хүчний хурд улам нэмэгдсээр тэгвэл таны хурд нэмэгдэж байна уу? Бидний мэдэхгүй, мэдээчгүй, төсөөлөөч үгүй зүйлийг нэг мэдхэд сурч өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлсээр ийхүү хурдастай хөгжиж байгаагийн шалтгаан нь цөм хүний хэрэгцээтэй холбоотой. Хэрэглээ бол хязгааргүй. Хүний хүсэл бол мөн адил хязгааргүй. Гэхдээ унтаад сэрхийн хооронд өөрчлөгдөж буй технологийн хурдыг бидэнтэй адил хүн бүтээж байгаа гэдгийг тунгаагаад нэг үзээрэй. Хүний амьдралд хүн тус нэмэр болно. Мэдээллийн 90-100-д хэн хамгийн их сурвалжит мэдээлэл олж түүн дээрээ боловсруулалт, гүйцэтгэл хийж чадсан нь амжилтанд хүрч байна. Гэхдээ гол мөн чанар нь хүн төрлөختөн бидний мөнхийн эрдэнэ болох цаг хугацааг хэмнэх зорилготой байдаг. Хавтгайлагч хүчин гэрлийн хурдаар хөгжөхөд харин харилцагчтай хөгжиж байна. Бага цагт эхийг хийж бүтээ. Эхийг хийхийн тулд цагийг зөв ашигла, цагийг авар найз минь. Банкнд зориулдаг цагаа амьдралдаа зориул. Шимтгэл зарцуулдаг мөнгөө хуримтлалдаа зарцуулаарай. Капитал банк.